та бүхэндээ 2016 онд нээлттэй хийсэн The Great Wall гэх уран зөгнөлт киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. 2000 гаруй жилийн өмнө Тэнгэрээс солиор онож Куку Wall-ыг мөргснөөр эртний мангас Таоти тэнгэр тусах ногоон гэрлийн хамт төрдөг. Тэд өөрсдийг нь удирддаг Таотигийн хатныг хооллохын тулд хүмүүсийг итгэсэн цуурай байдаг. Хэрвээ Таотигийн хатанд цадтлаа идвэл эцэс төгсөлгүй үржиж дэлхийн бүх улс орныг эзлэх болно. Цагаан хэрнээс хэдхэн милийн зайд хар дээр хайж явсан Европ ирчүүд Китанд эрдэмтэд хөөгдөж байгаагаар кино маань эхэлдэг. Китан цэргүүдийн гараас мултарсны дараагаар агууд ирдэгч аль хэдийн 20 хүнээ алдсан байлаа. Түүдэг галын дэгэд амьд үлдсэн хүмүүс ярилцаж байтал гинэт үл мэдэгдэх мангас дайрч Уильям Тауэр хоёроос бусд нь гинэт алга болох ба ойр хавьяар цусурсан байхыг анзаарч тэднлүү дарсан зүйл хүн биш гэдгийг Уильям ойлгоно. Мангас тэдний араас дайрахад Уильям гарыг нь цавчих бөгөөд мангас авсаас унж өгдөг. Маргааш нь Уильям Тауэр хоёр замд гарахад өнөөх Китан дэрэмчид тэдний араас хөнө. Дэрэмчдээс зогтоож явсаар цагаан хэрмэн өмнө ирдэг ба тэд буцаж очиод дэрэмчдэд тулалдах, аль эсвэл хятад цэргүүдэд бууж өгөх гэсэн хоёр сонголттой тулгарахад зэвсгийн хаж хятад цэргүүдэд бууж өгөхөөр шийддэг. Зөвлөлийн гишүүд Уильям Тауэр хоёрыг байцааж авч явж байсан мангасан гарыг хараад хэрхэн хөнөөснийг нь асууж байтал нэгэн цэрэг орж ирээд бидэн рүү дарчин гэсэн мэдээ дуулгадаг. Цэргүүд киноныг нь тарсан Таотиг их 60 жил дотн сүргээрээ хүн рүү дайрдаг мангастай тулалдахад бэлтэнэ. Цэргүүд Уильям Тауэр хоёрыг цагаан хэрмэн дээр хүлээд холын зайн дайралт хийж эхэлнэ. Удалгүй мангасуудын дайралт хурдсч цэргүүд ойрын тулаанд бэлтгэхэд Уильям Тауэр хоёрын хажууханд нэг мангас гарч ирдэг. Цэргүүд мангастай тулдаж явах хооронд Баалард гэх бас нэг хар дээр хайж ирсэн баруун нийтгээд Уильям Тауэр хоёрын хүлээсийг тайлахад цаараа хэрмэн дээр гарч ирсэн мангасуудыг гар нийлэн тулдаж хөнөө. Удалгүй дайралтанд 7 мангасаа алдсан Таотигийн хатан мангасуудаа хурхтаа хөөгснөөр тулаан дуусдаг. Хэсэг хугацааны дараа Уильям Тауэр болон Баалард нар доо талын өрөөнд хэрхэн хар дээр хулгайд зогтох тухай төлөвлөгөөгөө ярилцдаг. Орой болоход генерал тэднийг сайн тулалдсанд нь талархан гүндэс зочид хэмээн хүлээн авч оройн хоолнд өрнө. Тэд Уильямыг ийм уур чадвар сайтай хүн яагаад ийм ууз живсэг хэрэгэлтийг нь асуухад Тауэр дэш аяг шидэхэд Уильям 3 сум дараалан гаргах бөгөөд эхний сум аягыг багн руу түлхэж 2 болон 3 дахь сум багнанд зогдож аягыг тогтооно. Цэргүүд түүний ур чадварыг хараад уулга алдан баяр хүргэдэг. Орой болоход цэргүүд цайзын баруун хэсгээс цогцснууд болох ба удирдагч болон жанжин цэргүүдэд дагуулan очдог. Цэргүүд бамбайнуудаа хаалт тулган Таотиг байгаа зүг рүү ойртоход тэдний хоёр талаас хоёр Таотиг зэрэг гарч ирэн дайрах ба араас нь гарч ирсэн Таотигийн дайралтаас генерал удирдагчийг түлхэж өөрөө дайралтанд өртөн шархтаж амьсгал хураахаас өмнө өөрийн баруун гар удирдагч Линд эрх мэдлээ өвлүүлэн өгдөг. Цэргүүд дэнлүү хөөгөж гашуудлын дуудуулж генералыг эзэн замд нь өдөж өгнө. Хэсэг хугацааны дараа зөвлөлийн гишүүд Лин генерал болон Уильям Тауэрд нар мангасуудыг хэрхэн номхруулах талаар ярилцаж байлаа. Зөвлөлийн гишүүн Уильям Тауэр нар мангасыг хялбархан алсан нь энэ соронзтой холбоотой гэж үзэх ба эртний судрыг уншиж ярилцсны дараа соронзон Таотиг тайвшруулж харах сонсох мэдрэмжийг нь алдагдуулж хатны тушаалыг хүлээн авах чадваргүй болгодог гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Баттай биш, эдгэд хэцүү байсан учраас Уильям туршиж үзье гэж хэлдэг. Маргааш нь үзүүртэй гинжнүүдэд нойр суулгах бэлтгэл төрхөх ба манантай өдөр байсан учраас Таотиг дайрч байгаасыг мэдхийн тулд сонсох төхөөрөмж ашиглан сонсно. Гинэт цагаан хэрмэн дээрээс нэг цэргийг 100 авч явах бөгөөд цэргүүдийг мэдээгүй байх үеэр Таотинууд аль хэдийн ойртон ирсэн байдаг. Цэргүүд тэр даруй хариу зөвлөлт хийж Таотиг барих гинжнүүдэд шитгэх боловч Таотинууд гинжинд оногдсон бусадаа тусалж гинжийг нь салгаж байлаа. Цэргүүд гинжинд оногдсон сүүлчийн Таотиг бусдаас нь тусгаарлахын тулд галт бөмбөг харвах ба Уильям ном сум авч оногдсон Таотиг гинжилэхээр доош буун. Уильямыг хамгаалахын тулд цэргүүд ойрын орчмын бүс рүү дууд сумаар харвдаг. Таотиг гинжилсний дараа гинжиг хөдөлгөн дохио өгөөд дайрч ирсэн Таотиг харван алхад араас ахин нэг Таотиг гарч ирээд Уильямыг хөнөөхийн дагуун дээр Тауэр жадлан алж амийг нь аварна. Удалгүй Уильям Тауэр хоёрлоо маш олноор дайрч эхлэхэд Уильям дууд сумыг дээш харван дохио өгөх ба цэргүүд дартай сум болон бөмбөөр галалдаг. Хэрний доод талгаар цэргүүд гарч ирэн Таурыг авч байгааг харсан Уильям дайралтнаас олж ухаан алдна. Уильям сэрээд Таотиг барих төлөвлөгөө бүтсэн эсхийг асуухад генерал Лин тийм гэж хариулдаг. Орой болоход зөвлөлийн гишүүд болон цэргүүд барьж авсан Таотиг рүү сорон зордуулахад тэдний таамаг үнэн болох нь батлагдах боловч хааны туслах Таотиг амьдаар нийслэлд хүргэнэ гэж хэлээд авч явна. Хэрний оролцоо Таотигийн угсан нүх байхыг анзаарах бөгөөд генералын тэднийг дутуу үнж байснаа ойлгож жанждыг цуглуулах тушаал буулгана. Энэ хооронд Тауэр болон Баалард нар хар дээр цуглуулан зогтоох гэж оролдоход Уильям тэднийг болиулах гэж оролдсон боловч Баалард түүний дээрээс бодолтой хүнд зүйл унгааж ухаан алдуулаад Тауэртай хамт зогтно. Харин зөвлөлийн гишүүн жанждад болон генерал Линд Таотигийн угсан нүх нийслэл хүрэх зам бөгөөд хэрвээ тэд нийслэлд хүрвэл тэднийг зогсоох юу ч байхгүй гэж хэлдэг ба тэдэнд хамгийн ихтэй 2 хоног байгаа бөгөөд салхи өдөржингөө хойноос үлээх учир агаарын хөмлөг ашиглавал хамгийн урд очно гэж зөвлөдөг.
Энэ хооронд ухаалцсан Вильямыг цэргүүд баривчлан генералын дээр аваачна. Вильям тэднийг зогсоох гэж байсан гэж хэлэх боловч генералын түүнд итгэсэнгүй. Гэтэл нэг зэрэг гарч ирээд би тэнд улс үйл явдлыг харсан. Тэр худлаа яриагүй гэж хэлдэгч. Вильямыг шоронд ордог. Цэргүүд агааны бөмбөлөгийн нийслэлийг зорих боловч зарим нь бүтлгүүдэж амиа алдна. Харин Вильямыг буруугүй мэддэг нөгөө зэрэг түүнийг шоронгоос солилдог. Үүний дараа Вильям ном сумаа авч зөвлөлийн гишүүнтэй нэгдэн генералын араас нийслэлийг зорино. Энэ хооронд зугтаж явсан баалар товрыг уурч бүх тарийг авч ганцаараа явж байгаад өнөх Кидан дэрэмжтэд баригддаг. Таотыг амьдаар нь авч явсан хааны туслах Таотигээс соронцыг авч хэр цанаас нөлөөлдөг болохыг мэдхийн тулд туршилт хийж байгаад Таотиг сэрэж орхих бөгөөд сэрсэн Таотыг хатандаа дохио өгнө. Баалардыг барьсан дэрэмжид хар тэрээр тоглож байгаад түүдэг гал руу шидэж орхиод бүгдээрээ дэлбэрч үгцгээдэг. Цагаан ирнээс агаарын бөмбөлгөөр нийслэлд орж ирэхэд Таотын нүд гисэн орж ирээд Уймэс амун дэгдээдэг. Генералын Таотын нутад бүслэгдсэн яг энэ үед Вильям түүнийг аварна. Баалард болон Кидан дэрэмжид өгсөний дараа бүх тарай авч явж байсан Товрыг цэргүүд барин цагаан ирэн рүү аваачиж шоронд ордог. Энэ хооронд Вильям болон генералын зөвлөлийн гишүүн нар амьдар нь барьсан Таотигийн бид дээр суулгаж хооллоод хатандаа хоолог үед нь галцсамаар харах төлөвлөгөө гаргадаг. Таотигийн бид дээр суулгасны дараа түүнийг сэрээхэд хажууд нь тавьсан хоолыг идээд хатан руугаа явна. Дэртэ Таотыг хатан руу очсны дараа Вильям цамхаг руу гарч дэртэ сумаар харах гот хатныг нь хүрээж байсан Таотинууд хамгаалалт үүсгэж сумыг ойлгодог. Вильям болон генералын илүү өндөрт гарч дахин харавдагч дахиад л сумыг ойлгочихно. Хатан бүх Таотыг Вильямын байсан цамхаг руу дайруулахад генералын цамхгийн орой дээрээс твхтээд Вильямын хамт олсноос барин савлаад соронцыг сүлчин сумтайгаа хамт хатан руу шиддэг. Эцэст нь нэг нь төлөвлөгөө бүтэж хатан болон түүнийг хамгаалж байсан Таотинууд дэлбэрч өгөхөд бусад Таотинууд цэнэгэн дуусчихсан юм шиг хөдөлгөөнгүй болдог. Дайн дуусны дараа Вильям цагаан ирэм дээр ирж Таортой уулзаад хамтдаа гэрлүүгээ явж байгаагаар кино маань дуусдаг. Кино таалагдсан бол лайк, subscribe хонхоо дараарай. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.